Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Сайн байна уу? Ука байна. Би өнөөдөр танд нэг зүйлийг сануулгах хүсэлтэй байна. Энэ юу вэ гэвэл зорилгодоо хүрэхийн тулд сахилга бат маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүнд зорилго байна. Зорилгоо биелүүлэх сахилга бат байна. Тэгээд зорилгодоо хүрнэ. Хэрвээ сахилга батгүй бол зорилго хизээж биелэгдэхгүй. Тиймээс би танаас асуумаар байна. Та ямар үйлдэлийг хийхгүй гэсэн мөртлөө өдөр болгон давтан хийж байна вэ? Та юу хийн гэсэн мөртлөө хийхгүй байна вэ? Жишээлбэл та идэхгүй гэсэн юмаа идэд байна уу? Тамхи татахгүй гэсэн мөртлөө тамхи татаад байна уу? Хэлэхгүй гэсэн үгээ хэлээд байна уу? Аашлахгүй гэсэн мөртлөө аашлаад байна уу? Өөртөө өдөр болгон 2 цаг гаргана гэд гарахгүй байна уу? Дасгал хийн гэд хийхгүй байна уу? Өдрөө төлөвлөнө гэд төлөвлөхгүй байна уу? Таны тэр хийхгүйгээд хийгээд байгаа, хийнгээд хийхгүй байгаа үйлдэл юу вэ? Хэрвээ танд хэд хэдэн тийм үйлдэл байгаа бол өнөөдөр та зөвхөн нэг үйлдэл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг санал болгож байна. Тэгээд тэр нэг үйлдэлээ өнөөдөр хийхийг хичээгээрэй. Хэрвээ өнөөдөр чадаагүй бол маргааш заавал хийхийг хичээгээрэй. Би танаас гуй, үүнийг зөвхөн уншаад өнгөрөх биш, хичээж байгаад өнөөдөр хийгээрэй. Өнөөдөр чадсан бол маргааш бас хичээж байгаад хийгээрэй. Маргааш хэрвээ чадах юм бол нөгөөдөр бас хичээж байгаад хийгээрэй. Ингэж өдрөөр хийснээр та өөртөө хийдэг сахилга батыг суулгаж, улмаар муу зуршлаасаа салж, өөрийгөө өөрчилж зорилгодоо хүрэх болно. Зорилго руугаа чиглэсэн өдөр тутмын жижиг алхмуудыг сахилга бат гэнэ. Он сар өдрийн төгсгөлд харамсахгүй тулд он сар өдрөө хүчтэй эхлүүлж, үр бүтээлтэй өнгөрөөх нь маш чухал байдаг. Хийх ёсгүй үйлдэлээ бид давтаж хийснээр дотроо байнга л нэг тийм харамссан бодолтой байдаг. Харин үүнийхээ эсрэг үйлдэл хийснээр бид энэ харамссан сөрөг бодлоо сольж өөртөө итгэсэн, өөрийгөө урамшуулсан маш сайхан эерэг бодлоор орлуулах болно. За тэгэхээр таны тэр хийхгүйгээд хийгээд байгаа, хийнгээд хийхгүй байгаа үйлдэл юу вэ? Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараарай, цааш нь найз нөхдөд түгээгээрэй, мөн миний дараагийн шинэ бичлэгийг хүлээж имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол uka@tomorcig.com руу ороод миний имэйл листэнд бүртгүүлээрэй.